хууль ярьж штэ. Энэ баасан хүүгшин өчигдөр аль хэдийн Батгадаа өнгөрсөн юмны тухай л нэг юм ингээл дахин тэгэн яриад тэгээ худлаа яриад ингээ байгаад их юм аа. Их хурлын үйл ажиллагааг явуулахгүй санаатаагаар ингээ цагийг аваад үрээд жоохон хариуцлагатай байл да баасан хүүгшин. Нэг юма та миний бараг л 10 ярьлаа. Тэр нэг урвсан болсон гэдэг юмыг. Урвалттай холбоотой юмыг. Нямбатар гишүүн 10 тайлбарлаа. Тэгээ жоохон одоо бас их хурлынхаа ажилд бусад гишүүдтэй хүндэтгэлтэй хандвал яасан бэ? Таны ярьж байгаа шүүмжлүүдийг бол хүлээж авч байна. Гэхдээ их хурлын ажиллагааг ингэж цирк шиг болгож болохгүй шүү дээ. Бас шүүмжлэлгүй л яах вэ? Шүүмжлэхээр юм зөндөө байгаа. Тэрийг бид нар ойлгож байна. Тэгээ зүгээр тоглоом шиг одоо эн чинь арай жоохон дэндлээ шүү дээ. Ядаж саяын одоо жишээ нь саяын хэд гэрч хэдхэн хүний нэрийг нэмж оруулах тухай, дууж ирлэх тухай хуулийн заалт ярьж байхад дахиад нөгөө өчигдрийн уралдтай холбоотой юм яриад энэтэй огт холбоогүй асуудал. Өчигдөр аль хэдийн батлаад өнгөрцөн. Хэрв тэрийг буруу гэж үзэж байгаа бол та нэг хэллээ, олон нийтэд хандчлаа, ойлгуулчлаа. Өөрийнхөө эрхийн дагуу хуулиа санаачлаад өөрчлөлт ирэх нь байгаа шүү дээ. Ажиллаж яхаа явуул л да явсан хөвшөнө. Лундажансан шүү хэлнэ.